Ярилцлагаа зөвхөн одоо сэтгүүлийнхаа ярилцлага хийж байхад л тэр хард үсгийг ашиглаад одоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсээр ингэж цацж байгаа нь ганц чимэг сэтгүүлчийн маань одоо яаж өгнө гэхээр сэтгэл санаа эрүүл мэндийг хохироож байна. Одоо л зүрхэн өвсөн натургаа явсан. Одоо ингэ буцаад ирж байгаа дараагийнхаа одоо дугаарыг гаргах гээд одоо зочинтойгоо ярьсан ярилцлагаач одоо бэлтгэж болгож чадахгүй эрүүл мэндийн сэтгэл санааны хувьд ийм байдалд орсон. За тэгэхээр одоо миний хувьд одоо юу гэж үзэж байна гэхээр энэ хяра одоо Баатар гэдэг хүмүүс 3 дахь нь олж ийн гэж үзэж байна. Өмнө нь одоо бас Монгол улсын бүх иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсээр харсан шүү дээ. Сахим ертөнцөөр ч гэсэн тэр юу болсон бэ гэхээр тэргүй хадагтай одоо байсан Солом гэдэг эмэгтэй одоо амралтынхаа цагаар ингээд хөөрлөж байгаа бичлэгийг хард үрсийг бичиж аваад олон нийтийн сүлжээнд тавьж гутаас нь доромжилсан. Дараагийн асуудал нь өнөөгийн одоо их хурлын гишүүн Ануужин гэдэг эмэгтэйг бас ингээ амралтынхаа үеэр хүнтэй хөөрлөж байгаа бичлэгийг тараасан. Одоо 3 дахь нь одоо сэтгүүлч ганц чимгийн одоо нэр хүнд сэтгэл санаа эрүүл мэндийг ингэж хохироолоо гэж миний хувьд үзэж байна. За энэ асуудал дээр болохоор яаж яах вэ гэхээр ганц чимэг сэтгүүлчүүд одоо сэтгэл санааны хувьд эрүүл мэндийн хувьд үл тийм хэвэн биш байгаа. Одоо өөрийнхөө сэтгүүлийнхаа зочинтойгоо ярьсан ярилцлагаач одоо бэлтгэж дараагийн дороор бэлтгэж чадлагүй одоо хэд хоног ийм хүнд байдалтай байгаад байна. За нөгөө тэгвэр болохоор яасан бэ гэхээр сэтгүүлч ганц чимгийн үндсэн хуулиараа олдсон халдшгүй байдалд халдж байгаа гэж үзээд байгаа. Энэ хүний одоо амьд явах хэрэг аюулгүй байдалд халдлаа гэж үзэж байгаа. Өөр ерхий одоо тэр зочинтойгоо бол манай сэтгүүлч ганц чимүүд анх одоо тэр албан тушаал гарахаас нь өмнө анхных нь ярьсан хийжсэн сэтгүүлч юм бэлээ. Би бол одоо саяхан бол биений өвсөн зүрхэн өвсөн учраас гэр бүлийнхээс асууд очиж уулцсан. Өмнө нь одоо бүр одоо энэ төрийн өндөрлөгт гарааг багтан зочинтойгоо ярилцлага хийжсэн хүн за хэдэн сар хүлээж агаад ажлынхан зав чөлөөг харж аваад ярилцлага авсан гэж ярьсан. Тэгэхээр ийм хүмүүсийн хооронд тэр улс төрч сэтгүүлч хоёрын хооронд одоо хөөрөлдөх ажил хэргийн амт нөхдийн тэг хөөрөлдөх яриа хөрөө байна. Гэтэл тэр хард үрсийг одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдээлэл олгох засаж байгаа нь сэтгүүлч одоо ганц чимэг одоо миний одоо найз ганаагч маань за одоо аюулгүй байдалд бас алтай байдлыг бий болгож байна гэж миний хувьд үзэж одоо хэвлэл мэдээллийнхэнд хандж байна.